оюун төв бүрэн дунд сургуулийн 9 ангийн сурагч А Батсайхан байна. Тэгээ манай багаас авсан асуултын нэгдсэн үнэлгээг одоо би танилцуулах гэж байна. Сайн уу, би 4 ангийн сурагч Инэл байна. Манай багийн гаргасан шийдэл. Сайн байцгаана уу, 10 ангийн сурагч Бомбаяр байна. Тэгээд манай багийнхан хоорондоо ярилцаад ийм дүгнэлтэнд төрсэн байна. Сайн байцгаана, намайг Амин Эрдэнэ гэдэг оюуны төв сургуульд сурдаг. Манай 9 ангийн сурагч А Сарана байна. Манай баг энэ Сайн би мөнх итгэл манай хүүгүүдийн баг ярилцаад энэ асуултуудад хариулсан. Сайн байна уу? Би 4 ангийн сурагч Сайхан Бэлэг байна. Тэгээ одоо би багаараа хамт гаргасан шийдэлээ уншиж өглөө тань. Сайн оюуны төв бүрэн дунд сургуулийн 8 ангийн сурагч гэсэн мөнх байна. Манай багийн өгсөн хариултгаар За, би оюуны төв сургуулийн сурагч 8 ангийн Анар Эрдэнэ байна. Тэгээд бид нэр асуултуудад багаараа ингэж хариуллаа тий. Сайн байцгаана уу? 10 сурагч би Ганч Чимэг байна. Тэгээд өнөөдөр бид нар багаараа ярилцаад тэгээд дундаасаа гарсан саналуудаа уншиж байна. Би 7 ангийн сурагч Тэмүг байна. Тэгээд манай ангийнхан асуултууданд ингэж хариулсан. Сайн байцгаана уу? Намайг 20 Б ангийн Пэс Дөлгөн гэдэг. Манай багийн ярилцаад бичсэн юм уншия. сайн байцгаана би 6 тэлмэн байна. Одоо ангиараа ярилцаж бичсэн юм уншия. (2027) онд бүрэн дунд сургууль 12 дугаар ангидаа төгснө. 2027 онд техник технологийн тал дээр илүү хөгжил дэвшил гарна гэж манай багийнхан дүгнсэн байна. 2026 онд хичээл шалгалт хүнд болцсон байх юм байна. 2034 онд төгснө. Манай багийнхан Монгол улс метротой болж ахиц дэвшил гарах байх гэж бичсэн байна. 30 он сургуулаад өгсөн. Тэр нисдэг машин хурдны гаалт дээрэг Дэлхийд би тамирчин болж NBA-д орж нэрээ болон Монголынхоо нэрийг гарган Монголдо өөрчлөлт гаргана. Монголчууд авиас чадвараа хөгжүүлэх, дэлхийн аваргад төрүүлэх болно. Шалгалтуудын агуулга хүндэрсэн байх болно гэж төсөөлж байна. Улаанбаатарт амьдрахад арай 5 дахь дээшилж тулгамдсан асуудлууд шийдэгдсэн байгаасай. 2032 онд төгснө. Тэр үед юу өөрчлөгдсөн байх бол сайн найзууд тэр үед муудалцах магадaltaй гэж бодож байна. Багтаа муу сурдагч тэр он сурлагатай байж байна. Эхний асуулт нь болохоор чи хэдэн он сургуулаа төгсөх вэ гэсэн. Тэгээд тэрэн дээр нь 29 он сургуулаа төгснө. Бүх зүйл смарт ухаалаг робот илүү их гарч ирсэн байх. Хүмүүс соёлтой бие бинийгээ хүндэлдэг болсон байх. Утаагүй илүү хөгжсөн байх, цэвэрхэн хот болсон. Он сурлагатан болж англи хэлдээ сайн болж хятад хэл сурж Манай багийнхан бүгд гадаадын нэр хүнтэй их сургууль тэнцэхийг хүсдэг гэж хариулсан байна. онц байхыг хүснэ. спортын мастер англи хэлний мэдлэг тулсан байх. Тэдгээр амжилтад хүрэхэд чи яг өнөөдрөөс юуг өөртөө амлаж байна вэ? Хичээх амлалтандаа хүрэх. Сургуулаа онц төгсөж гадаад явж сурж сайн төгсмөр байна. Шилдэг төгсөгч болохыг хүсэж байна. Онц сурдаг болохыг хүсэж байна. Мөрөөдөлтөй хүрэх. Тэдгээр амжилтандаа хүрэхэд чи яг өнөөдөр юуг өөртөө амлаж байна вэ? Сайн хүүхэд байх, залхуурлаа багасгаж, ялан дийлэх, ур чадвараа дэвшлүүлэх, залхуурлахгүй байх. дэлхийд гаргана. Алдартай зураач болно. Өндөр цалинтай ажилд орно. Өндөр цалинтай ажилд орж аав ээжигээ чиж байна. Хязгааргүй их мөнгөтэй болох, Монголдоо нэртэй дуучин болох, Монголдоо нэртэй тамирчин, бүжгийн мундаг багш болох. Өөртөө шудраг хандах, худлаа хэлэхгүй байх, цагаа баримтлах, залхуур Хилээ сайжруулах, хэрэгтэй мэдээлэл олж авах чадвараа сайжруулмаар байна гэсэн байна. Тэлдээ одооноос шамдан суралцсан гэж
сайн болно. Чи энэ сургууль яваад өөрчлөгдөхгүй байна гэдэг. Жил бүр өөр сургууль руу шилж гэдэг. Өөрөө шилжмээргүй байдаг. Намайг дугуйлан сургаад чи юм сурахгүй учраас шилжин гэдэг. Сайн байж үргэлжлүүлж явмаар байхад муу сурлагатай бай гэж гомдоодог. Миний энэ удаагийн би одоо 2 3 дахь сургууль руугаа шилжиж байна. Би найзыгаа шилжүүлмээргүй байдаг. 12 дугаар ангиад төгсдөл сурмаар байна. Заримдаа гомдож уйлах гээд байдаг. Аав ээж маань намайг дэмжээсэй гэж би хүсдэг. Намайг дэмжээд удахгүй мундаг болох болон намайг хүлээгээж гэж хүсэж байна. Мөрөөдлийг маань илүү ойлгоод дэмжээсэй гэж хүссэн байна. Болоосэй гэж хүсэж байна. Мөрөөдлийг нь яцаач үгүйсгэж огт байхгүй юм шиг өөрийнхөө байхыг хүсгээ болоосэй гэсэн байна. байна вэ? Намайг ойлгодог, дэмждэг, хувийн орон зай өгдөг. Саад Энд сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Намайг хэн нэгэнд гомдсон үед минь туслаасай гэж хүснэ. Хүсэж байна. Миний бүх хүсэж байгаа зүйлд туслах, аав ээж асран хамгаалагч нар амжилттай байгаад цаад болдог. Юу хийхээ болоосоо гэж хүсдэг бай. Энэ зүйл дээр байх. Англи хэл дээрээ илүү сайн болох. Би энэ сургуулиас ямааргүй байна. Энэ сургууль гоё бас. Би улсын сургууль ормооргүй байна. Аава тамхи татхаа болоосай. Ариг тамхи алга ээж эмээ өвөө хэрэлдэхээ болоосай. Хятадуудад орон нутгаа эзүүлмээргүй байна. Байгаль орчноо хайрламаар байна. Бид бүгд амь туслахаа болмоор байна. Усаа гамцгаая, цаасаа гамцгаая. Энэ бол миний 2 дахь сургууль. Бид бүгд хичээлдээ сайн бай. Урмын үг хэлэх уурлалцагнахаа болоосаа надад сайн итгээсэй гэж хүсэж байна. Залбирч туслах, аав ээжээр туслуулах зүйл ер нь бол байхгүй гэсэн хүүхдүүд бас байна. Тэгээд бэлтгэл хийхэд дэмжих гэсэн байна. Аав ээж асран хамгаалагч нар чинь чамайг амжилттай байхад саад болдог, юу хийхээ болоосоо гэж хүсдэг вэ. Сайн итгэдэггүй бас дүүнер жоохон саад болоод идэг гэж байна. Тэгээд өөр нэг хүүхэд нь болохоор байхгүй, аав ээжээс хүсэх тусламж байхгүй, бэлтгэл хориглох, хязгаарлахаа болмоор байна гэж. Бидний асуусан хүссэн зүйлийг зөвшөөрөх төлбөрийн асуудлаас болж шилжмээргүй байна. 2032 онд төгсөөд сайн мэргэжил сонгоод эрдэмтэн болоход багш нар сайн зөвлөх. Ойрхон сургуулиас олмооргүй байна. Энэ миний 3 дахь сургууль. Дараа жил аав ээж маань дахин өөр сургуульд оруулна гэсэн. Би сургуулиасаа явахыг хүсэхгүй байна. Сэтгэл зүйн талаар сайн тусалж дэмжихийг хүссэн. Харин манай багт бол эцэг эх маань үргэлж дэмждэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг. Тэгээд багш нар чинь чамд яаж туслаасаа гэж хүсдэг вэ гэдгээр хичээл дээр илүү гүнзгий туслах. Илүү сайн ойлгоосоо гэж хүсдэг. Бас хүүхдүүд харьцуулахгүй байхыг тийм хүссэн байна. Арай жоохон ярих боломжийг олгоо. Тэгээд ойлгохыг хүссэн байна. Тэгээд багш нар чинь чамд туслаасаа гэж яаж туслаасаа гэж хүсдэг вэ гэдэг дээр болохоор ингээд арай нэг ойлгож өөрийнхөө хэл нэг загинж байгаа юм жоохон тунгаан бодож тэгээд загнаад тэгээд хичээлээ жоохон бүр тийм ойлгоцтой заахыг хүссэн байна. За баяр. Битгий цаг нь намайг сонс. Орой болчлоо унд гэхээ болоосай. Баярлаа. Намайг ойлгож өөрийнхөө минь байлгахыг хүсдэг гэж хариулсан байна. Аав ээж асран хамгаалагч нар чинь чамайг амжилттай байхад саад болдог, юу хийхээ болоосоо гэж хүсдэг вэ. Уурлаж загнаж өөрсдийн хүслээр байлгахыг хүсдэг нь тааламжгүй байдаг.